За би ингээ part 20-оос нь 32 хүртэл сонсчлоо. TikTok дээр байгаа Risa Tisa гэдэг эмэгтэйгийн амьдралын түүхийн талаар ярьж байгаа. Өөрөө амьдралаа ингээд олон нийтэд зарласан. Би яагаад энэ хүнтэй гэрэлчвэ гэсэн бүр гарчигтай ингээд 55 part reel оруулсан. За айгүй олон хүмүүс ингээд яагаад нэг ярьсан юм а давтаад байгаа юм бэ гэж тэгж ин амар их юм ярьж байгаа. Бүр ингээд одоо бүхэл бүтэн ингээд нэг залуутай өнгөрүүлсэн ингээд одоо гэрлэлтийн хугацаанд болсон бүх юм ярьж байгаа хгүй. Тэгэхээр ингээд жоохон толгоо эргээ зарим юмнуудыг мартчихгүй тулд дахиж давтаж ярьж байгаа. Тэгэхээр давтаж ярих юм бол сонсоол өнгөрөөж. За тэгээд өөрөө хэлчихлээ. За энэ эмэгтэйн түүхийг болохоор нь штэ TikTok дээр дэлбрээд бүр 20-30 саяараа үзээд бүр дэлхийд даяараа үзээд энэ эмэгтэй бүр ингээд TikTok дээр бүр байн гарч ирээд тэгээд яасан дэлхийн нийтээрээ ховж ивэн дуртай байна. Хүний амьдрал тошгоо дөрөх дуртай байна гэдгийг ингээд батлаа. За тэгээд 55 парти чинь ингээл би өчтөр ингээ 24-нд эхлээд сонсож байгаа. 23-нд сонсож байгаа гэсэн чиг. 2 сарын 23-нд эхэлсэн хүмүүс байна уу гэсэн чи доор нь комментор бөө лайк майк дараад би за хамтаа үзтгээ гэл 2 сарын 14-нд яг рилээ хийж эхэлсэн байхгүй юу. Тэгээд ингээд нэг 7 хоногийн хугацаанд ярьж дуусгасан юм уу? За өчигдрийн ярьсан юм дээр би юун дээр дууссан бэ гэхлээр 1 сарын 5-нд гэрлээд за 2-7 хоног нэг амар тайван явж байгаад тайван явж исэн. Дундаас нь орж ирээ сонсож байгаа хүмүүс байвал ингээд би дахиад ингэ сануулчих. 20 оны 3 сард нэг залуутай танилцаад хөл хорионд ороод за тэр 7 хонд гэрт нь ирж амьдраад за тэгээд шууд он гараад 21 оны 1 сарын 5-нд хурмаа ийцэн. За тэр хугацаанд энэ залуу ингээд худлаа ярьж байгаа юм шиг айгүй их ингээд сэжрүүд гарч ирсэн. Гэхдээ ер нь тоогоогүй. За тэгээд 1 сарын 5-нд хурмаа ичээд 1 сарын би одоо баг өөрөө бичээд яриад үү. 1 сарын 19 хүртэл нэг 2-7 хоногийн хугацаанд ерөөхдөө ингээд харилцааны айгууд одоо нэг юм тайван байсан. Тэгтээ ямар ч гэрэлсэн асууж байгаагүй. Яг гэрэлсний маргаашнаас эхлээл залуу нь бүр ингээд хувьс өөрчлөгдсөн заяа. Айгу сонио ингээд бүр ингээд нэг юм хүүтэн хүндий болцсон юм шиг ингээд тийм болцсон. За тэгсэн чинь 1 сард ингээл танаа энэ хажуугийн эмэгтэй хөрш чинь ингээд над руу ингээ хандраад байна. За дээрэс нь танаа энэ хажуугийн эмэгтэй хөрш чинь гэрээр ямар их ингээд өөр залуучууд орж гард юм бэ гэж мэгэл. Тэд ингээд рис болохоор ингээ гайхаад зэ надад ямар амт юм бэ? Надад юу яриад байгаа юм бэ гэд ингээд нэг иймэрхүү ингээд реакц үзүүлээ хайцсан. За тэгсэн чинь нэг хагас өдөр ингэсэн гинэ мөнгө өгөөд рисад миний хайртай миний өгш нь очиод хум сургаа янзлуул маникюр педикюр хийлэг өөртөө цаг гарга гэд нэг хагас өдөр ингээ явуулсан гинэ. За тэнгууд ингээд мөнгө өгөхөр нь за гэд ингээд очиод хумсаа янзлуулаад педикюр хийлгээ сууж исэн чинь гинт мессежсэн гинэ. Гэрийн гадаа нэг дож чаржер ирчлээ. Тэг чамаг нэг залуу асуугаа явлаа гэд мессеж ирдэгсэн юм. Яг педикюр хийлгээд сууж исэн чинь яг мессежээр ингээд нэг залуу ирээд явлаа. Тэг өөрийг чи асуусан гэдэхгүй. Тэнгүүд нь тэр үед нь ямар ч ингэ реакц үзүүлээгүй ингээл өнгөрсөн. Тэгэл шууд машинаа аваад шууд гэрлүү гарсан гинэ. Педикюрээ дуусчаад. Тэгээд яг нөхөртөр очиод ингээд ямар хүн ирсэн яасан гэдгсэн чинь ингээд нэг залуу ирсэн. Тэгээд танаа экс юм шүү дээ чамайг асуугаал явсан тэгсэн аахгүй. Тэнгүүд нь цаа чи ингээд жоохон ингээд одоо хүсчихсэн реакц нь өдөлөхгүй ингээд чимээгүй болоод ингээд ингэсэн чинь чи ямар сүртэй экс ч юм шүү дээ гэснээр чамд чи нуух юм байгаад байгаа юм уу гэд ингээд жоох ингээд сүрдүүл юм аягтай ингээд яриад эхэлсэн. Тэнгүүд нь ингээд гайхаад юу би ингээд шал таних наад нь манай гэрт ингээд хийн ч ирэхгүй. Намайг энэ байранд ингээд одоо амьдарч эхэлсэн биш би сүүлийн 3-4 жил амьдарсан энэ гэрээр 4 хүн л орж гарсан. Нэг нь манай одоо гэрт нөгөө нэг одоо шугам хоолой янзалдаг те ингээд нөгөө юм уу галтгооны угаалтар бүглэрчүүл янзалдаг одоо plumber. За тэгэнгүүтлээ ингээд нэг 3 залуу ингээд ирж исэн. Ямар хүн байсан бэ? Надад чи тэр хүнийг ингээд тайлбарлаад өгөөч гэд. Тэгсэн юм л та. Тэгсэн чи ингээд мэдгүй яа гэл ингээд нэг юм жоохон юм тойроо юм яриад харна. Хэр өндрээсэн бэ гэсэн чинь надаас намхан байсан гэж аахгүй юу. Тэгсэн чи ингээд гэрээр нь одоо орж гарч исэн энэ одоо орж ирж исэн энэ 4 залуу дөрүлээ угаасаа намхан тэр одоо нөхөр нь болохоор бүр 190 эд өндөртэй аахгүй юу. За тэгээд ерөөхдөө ингээд нэг тайлбарлаад хэлсэн чинь за нөхрөөс нь намхан залуу тэгэнгүүтлээ малгай өмсөг байсан. Тэгснээ одоо энэ эмэгтэйгээс арай ил одоо яг адилхан хэмжээний юм бор арьстэй. Одоо ингээд харууд чинь ингээд за нэг жоохон dark brown те ингээд жоохон хардуу одоо илүү гүн бор за цайвар бор гэд би бинийгаа ингээд нэг юм арьсны өнгөөрөө ингээд нэг тайлбарлалчихдээ штэ. Тэгсэн чи яг өөр шиг ингээд царайтай байсан гинэ арьсны өнгөтэй.
Тэгээд ингээд энэ нэмэгтэй хад манай гэрт хинч хизээч тэгэж ирэхгүй. За миний энэ одоо нөхөртөөгөө суухаас харьцахаас өмнө одоо тэрнээс 2 жилийн өмнө бүр ингээд харьцажсэн одоо удаа үерхсэн найз залуу нь бол ер нь бол ингээ өөртөө адилхан арьсны өнгөтэй за ингээд ер нь малаа өмсдөггүй энэ төр таарж ин тэгтээ хизээч манай гэрт ирэх хүн биш хизээч доож чаржер унах хүн биш гэх тэгээд ингээд бүх юмаа ингээд яг нөгөө хүчээр ингээ өөрийгөө ингээ чеклж байгаа байхгүй яагаад ингээд бүх юмыг нэг нэгэнгүй нэмэгтэй ингээ яриад байгаа вэ гэд тэгэхээр нь штэ болоогүй юмыг ингээд болсон юм шиг яриад идэг юм манипулейт хийгээд идэг хүмүүсийн хажууд яг ингээд эрүүл хүн ингээд ухаанаа алдчихдаг байхгүй юу нь үнэн юу нь худлаа юу нь бодит юу нь зүуд гэдгийг ингээд ойлгох болчдөг байхгүй. Тэгээ би бол энэ эмэгтэй ингээд яг ингээд яагаад ингээд нэгт нэгэнгүү ингээд тэр ирсэн энэ явсан гэж ингээд яриад байгааг амар ойлгож байна. Ийм худалч хүний хажууд ингээд бүх юмд ингээд бүр ингээд одоо нөгөө зүудэн дотрооч чаагаад байгаа юм шиг би өөрөө галзуурсан би юм төсөөлж бодоод байгаа юм болов гэж ингээд бодох хүртэл ингээд нөхцөл байдал үүсдэг байхгүй. Худлаа ярих эмгэг гэж тэгтээ бүр бэд юм биш шүү дээ. Бүр pathological liar гэдгийг чи ерөөхдөө худлаа ярих эмгэг гэж орчуулах юм биш үү? Одоо нэг ямар шаардлагагүй юмн дээр худлаа яриад идэг хүн байдаг штэ. Тэгээд яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхээр ингээд зорилго нь тодорхойгүй заа хүн болгоны хөөрөх. Гэхдээ Рисагийн нөхөр болохоор одоо тулцсан нарциссист эмгэгтэй за тэгээд амар өндөр эготэй тэгээд Рисаг айгүй их одоо gaslighting хийдэг. Gaslighting ингээд хүн чамд яаж хийж ийнэ гэдгийг мэдэх вэ гэхлээр одоо чиний өөрийн бодит байдал чинь ингээд бүр үний юм худлаа юм гэдгийг ч мэдхэ болчдөг. Одоо тэр хүний яриад байгаа нь үнэн миний бодит байдал худлаа юм шиг. Тэр хүн бүр ингээд одоо өөрт чинь бүр ингээд чи ингээд тэгээстэй гэсээр хагаад хүн нэрээ би тэгсэн юм биш үстэй гэд бүр ингээд итгүүлчдэг. Тэр чинь ингээд gaslight юм баггүй. Чи ийм амар арчаагүй амиа боцсон бистэй гэд хэлэнгүүт нэрээ би ямар амар амиа боцсон хүн бэ гэд тэгээд ингээд шууд өөртөө одоо яг тэрийг бүр 100% итгэждэг гэсэн үг байхгүй. Тэр чинь ингээд хүн чамаа gaslighting хийж гин гэсэн үг байхгүй. За master manipulator гэд бас ингээд айгүй олон хүмүүс бичсэн байлээ. Тийм угаасаа ингээд хүнийг манипуляц хийдэг хүний одоо ингээд тэ бодлыг ингээд одоо наашаа цаашаа ингээд хөдөлгдөг ерөөхдөө хүнд айгүй нөлөөлдөг хүн байгаа байхгүй. Тэгтээ одоо хүн чамд тийм хүчтэй нөлөөлж байна гэдэг чинь одоо тухайн эмэгтэй ч юм уу те одоо энэ нөхцөлд бол энэ ихнэр болсон эмэгтэй өөртөө итгэл айгүй одоо тухайн үед бага исэн ч юм уу те тэр үед нь ашигладаг. Бүх ингээд нөхцөл байдлыг өөрийн чинь буруу юм шиг ингээд харагдуулах гад эсвэл ингээд мэдрүүлээд байгаа хүний хажууд хүн яг ингээд бодит байдал гэж юу юм бэ би чи хэм блэ гэсэн энэ одоо эрүүл ухаанаа ингээд алддаг хаа тийм учраас ингээд Риса бүх юмыг нэг нэгэнгүү ингээд одоо тайлбарлаад байгаа хгүй парт 1 2 ингэсэн тэгсэн ийм юм болсон гэд ингээд тайлбарлаад байгаа. Ингэж 1 2 3 энэ яг болсон үгүй гэж ингээд ярихгүй бол нэр тэр үед чи ингээд би яалаа гэл ингээд одоо ингээд толгойн ирчдэг байхгүй. За тэгээд тэр нэг гэрдэн нэг машинтай ирсэн залууг болохоор өөрөө ингээд шууд байрж авсан заяа. Яасан бэ гэхээр одоо гэрийнх нь ингээд хаалга нь онгойх хаагдахад одоо тийм security systemтэй. Тэнгүүд Риса шууд ингээд тэр чи яг над руу мессеж зүү энэ өдрийн 1 цаг үеэсэн байна. За 1 цаг тэдэн минутанд байсан байна. За тэр үед манай гэрийн хаалга онгоосон байна уу гэд ингээд харчдаг гинэ. Тэгээд гэрийнх нь хаалга нь онгойход хаагдахад ингээд өөрт нь одоо notification ирдэг. Тийм аппликейшнд ингээд security одоо хамгаалтын систем юм л да. Тэгсэн чинь тэр үед нь штэ 1 цаг тэдэн минутанд хаалга нь онгоогоод хаагдахтаа 60 секунд болоогүй 1 минут болоогүй 1 минутын дотор онгоо хаагдсан гинэ. Тэгсэн чинь ингээд нөхрийнх нь ярьж байгаа болохоор нэг залуу машинтайгаа ирж бүр гэрт чинь парклаад би очиж хаалгаа онгоолоод чамааг асуугууд нь байхгүй гэж хэлэхээр нь би бүр машинаа аваад ингээд гартал нь би харж зогсож байгаа явуулчаад би орсон гэж ингээд хэлсэн баггүй. Тэгсэн чинь тэгээд ингэх хүртэл ерөөхдөө 1 минутын хугацаа ингээ хангалтгүй гэж өөрөө ингээ тодорхойлсон. Утсан дээр нь ирсэн ингээ notification-аар ерөөхдөө ингээ гэрт нь хүн ирээд тэрийг явахыг харсан нь ингээ хангалттай хугацаа биш аа худлаа юм шүү гэд ингээ сэжүр төрсөн байхгүй. Тэгтээ өөртөө бас итгэхгүй заяа. Хөршин бүр ингээ камертай тийм одоо хамгаалтын системтэй юм байна. Тэнгүүт нь камер нь яг ингээ эдний гэрийн уртл руу ингээ хардаг гинэ яг хөршийнх нь. Тэнгүүд нь хажуудлынхаа хөршин эмэгтэй дээр очиод чи ингээ камера ингээ шалгаад өгөөч чи хагасаа өдөр 1 цагт ингээ манай гэрд одоо ямар нэг машин ирж ингээ гэрийн гадаа парклсан байна уу хүн ирсэн байна уу гэсэн чинь нэг 3 ингээ асуусан чинь за би ингээ шалгачаад хэлье гэсэн мэн. Тэгээ камера шалгаад нэг 3 4 цагийн дараа ямар ч тийм хөдөлгөөн байгаагүй байна гэж хэлсэн заяа. За тэгээд ерөөхдөө анханасаа ингээ за эн чи өөр нь сонь юм дээр худлаа ярьдаг гар шүү гэдгийг ингээ мэдэж хэлж байгаа хгүй. За ингээд тэгээ машины ингээ явдал дээр болохоор бүр ингээ гайхаад
ингээ юу ч хэлж чадаагүй заяа ингээд нэг залуу чамайг асууж явсан гэдэг нь ямар ч зориггүй заяа. Яг өөрөөс нь реакшн л харах гэж ингээд тийм худлаа ярьсан. За өөр ямар ч зориггүй. Угаасаа өөр дээр нь ямар ч эрэхтэй хүү ирэхгүй ирээгүй ч ингээд бүр камерт ингээд одоо тодорхойлж байхгүй хинч ирээгүй. Тэгээ ингээ өөрөө бүр тэр талаар ингээд бүр ингээд бодоод унтчихдаггүй. Яагаад надад ийм юм дээр ингээ худлаа ярьж байгаа юм бол хүн ирсэн гэд ингээ бүр бодоод ингээд бүр ингээ олоогүй за ингээ шалтгааныг нь. За тэгээд энэ явдал өнгөрөөд нэг хэсэгтээ ингээ чимээгүй байсан. За тэгээ Валентин болсон. 2 сарын 14. За тэгээд 2 сар гараад Валентин болоод Рисагийн төрсөн өдөр нь 2 сарын 15 юм ээ л да Валентины маргааш болдог. За тэгээд Валентин төрсөн өдрийг ингээд бас ингээд сэтгэл дундуур үлдээхгүй гоё тэмдэглэж өгсөн байна. За тэгээд тэгсэн чинь энэ ч одоо Валентинаар бол яла сандгүй. За ямар ч хэлсэн нэг ийм үйл явдал болсон заяа. Ингээ гэртээ ингээ ирсэн чинь нэг юм хайрцаг исэн. 2 сар юм уу 3 сард л болсон үйл явдал заяа. Хайрцаг ахаар ингээд энэ юу хайрцаг гэдгсэн чинь би чамд бэлэг авсан ингээд нөхөр нь тэгсэн гинэ. За тэгээд ямар бэлэг ингээд ингээ үдсэн чинь дотор нь ингээд бүр ингээд одоо аяллаа ийм одоо itinerary гэдэг чинь ингээд хоёлаа тэдэнд тийш явна энийг үзэн тэрийг үзэн гэдэг одоо аяллаа нөгөө нэг хөтөлбөр байсан гинэ. Бүр ингээд гаргацсан ингээд тэгсэн чинь за Риса болохоор өөрөө бүр ингээд Лондон, Парисыг бүр үзэх маш хүсэлтэй бүр одоо нөгөө хүүхэд насных нь мөрөөдөл нь гэдэг шиг одоо бүр тийм өөрийг нь бүр ингээд хүүхд шиг олгодог ингээд тийм ингээд одоо сэдв юм ээ л да. Тэгээд бүр одоо насаараа ингээд Лондон, Парисыг мөрөөдөж ирсэн. Тэгсэн чинь ингээд Лондон явах ингээд одоо аялын хөтөлбөр гаргацсан байсан гинэ. Тэгээд хөрхийн ингээд юм чимэглээд ингээд нэг юм цаас бэлтцсэн. Тэгээд тэрэн дээр ямар ч байсан одоо нислэгийн тикет энэ төр аваагүй. Тэгтээ ингээд аялын одоо хөтөлбөр бэлтцсэн байсан гинэ. Тэгээ бүр хөтлөө баярлаад бүр чи намайг Лондон авч явах юм гэсэн чи тийм би чамайг авч явна гэд. Тэгээ нэг тийм болсон заяа. Тэгтээ онгоцны билетээ ч аваагүй. Тэгээ айгуу сони юм хайрцагтай бэлэг өгч аялалд авч явна гэж хэлчихэд одоо 100 л авч явах гэсэн юм бахтай. Хизээ авах гэсэн юм бэ? Тэгэл нэг юм аяллаа зүгээр ингээл хойлог тийшээ өнийшээ он гэсэн нэг юм хөтөлбөр шиг нэг цаас өгөөд тэгээд дууссан за. Тэгээд тэр аялын талаар Риса тэгж яриаггүй. Мэдгүй би ойлгоогүй. За ингээ энэ явдал ингээ дууссан. За тэгээ Валентины дараа ингээд нэг хэсэг ингээ чимээг байж байгаа. За тэгсэн чинь нэг удаа энэ хоёр ингээд ерөөдөө ямар ч ингээ асуудал хэрүүл маргаангүй ингээл одоо ер нь нэг юм хэрүүл маргаа хийх дурггүй хүмүүс идэг штий. Нэг цаанаасаа тийм хүмүүс идэг штий зүгээр ингээд маргаан энэ төр болонгод ингээд чимээг болчдөг ч юм уу. Би ер нь бол Рисаг ер нь тиймэрхүү юм ихтэй гэж бодлоо. Нэг тийм угаасаа л нэг юм хүн амьтанд хэрүүл маргаа хийдэггүй ингээл нөө гэл ингээл өнгөрөөждөг ч юм уу те. За тэгсэн чинь ингээд 3 сар гараад за тэгсэн чинь нэг эмээгийн оршуулга энэ дээр очсон гинэ гинт ангисын 3 сар гараад энэ хоёр зүгээр л нэг газар ингээ бүргэр идэхэд ингээ цуг ингээ одоо машинаа унж суугаад ажлын дараа ингээ оройн хоолндоо бүргэр идээд тэгээ бүргэр идчихэд ингээ харихаа явж исэн чинь ингээ хоёлаа манай эмээгийн оршуулган дээр очие гэдгсэн гинэ. Тэгээд ер нь бол 20 онд эмээ нь ковидор нас орсон гэж хэлсэн за. Тэгээ эмээгийнх нь оршуулган дээр бүр ингээ нэг довны дээр ингээ очлоо. Тэгсэн чинь ингээ дөө гэдэг ийм одоо нэг оршуулган дээр нь одоо чулуун дээр нь бичсэн байсан гинэ. Тэгээд хүний бүтэн нэр биш зүгээр ингээ одоо гэр бүлийн нэр гэх юм уу. Эмээгийнх нь оршуулган дээр нь ингээ дөө гэдэг одоо гэр бүлийн нэр байсан гинэ. Одоо family name гэдэг чинь овог гэх юм уу. Тэгээ ерөөхдөө ингээд нөгөө нэг олон хүн гэр бүлийн гишүүдийг нэг дор ингээд оршуулчаар ерөөхдөө зүгээр ингээд нөгөө овгийг нь ингээд бичээл үлдээчдэг гинэ. Тэгээд олон ингээд одоо хамаатан саднууд нь эсвэл ингээд нөгөө нөхөртэй нэх нэрийг нь ингээд эмээ өвөөр нь цуг оршуулгдсан байгаа юм байна гэж ойлгосон гинэ. За ингээд эмээгийнхээ оршуулгаас гараад ингээд одоо явж исэн чинь одоо хотын төвийн хажуугийн ингээд одоо хурдны замаар өнгөрсөн чинь яг ингээд тэр Атланта хотын Жоржиа мужийн Атланта хот юм биш үү? Жоржиа мужийн тэр Атланта хотын ингээд төв харагдаж байгаа хгүй өндөр барилгууд нь ингээд дүнтэлтэн. Тэгсэн чинь ингээд тэнд нэг айгуу том NCP гэсэн бичгтээ өндөр барилга байдаг гинэ. Тэгсэн чинь ингээд машин барьж ирсэн нөгөө залуу нь ингээд нөхөр нь чи тэр NCP гэдэг барилгыг харж байна уу гэсэн чинь ааха гэсэн чинь тэрний хойно манай ажлынхаа офис авч байгаа шүү дээ тэгсэн гинэ. Тэгэхээр амтлагчны одоо тийм компаниуд их сүртэй хотын төвдийн шилэн байшинд офисаар явах вэ гэж бодлон гинэ. Тэгтээ тийм үү гэд ингээ өнгөрсөн гинэ. Тэгснээ ингээ бодж ирсэн. Одоо нөгөө жоох ингээ худлаа яриад байгаа юм дээр худлаа яриад байгааг мэдсэн байгаа шүү дээ. Тэгээд офис чи орж үзээ л та гэд тэгсэн гинэ. Тэг энэ бол хагас өдөр байсан. Одоо дараагийн нэг өөр хагас 3 сард нэг хагас өдөр
Тэгсэн чинь ингээд одоо уцаа штэ дандаа өөрийнхөө ингээд хажуудлын хаалганы хавцандаа байлгадаг гэсэн гинэ. Тэр NCP гэдээ барилгын хойно одоо тэр амтлагчны компани ингээ офис авсан. Одоо тэгээд нөхрийнхөө ингээ ажиллаар орж үзэл та гэд ингээд одоо санал гаргасан чинь нөгөө залууч ингээ уцаа авснаа. Одоо болно гэд тэгснэ ингээд гинт ингээ одоо нөгөө нэг замаа өөрчлөд тэгээ одоо хотын төглөө ингээ явж ингэнэ. Тэг ингээ яг явж явах одоо офис руугаа явж явах замдаа за Риса өөрөө TikTok дээр ингээ болсон явдлыг ингээ үзүүлсэнийг нь би одоо ингээ үзүүлээ заяа. Тэг машин дотор ийм үйл явдал болсон. За ингээ хавцаасаа ингээ уцаа авснаа. Ben Willie чи офс дээр гам уу? Офс нь өнөөдөр нээлттэй байгаа мó гэдгсэн чи ингээ мэдгүй гэсэн чи өнөөдөр нээлттэй байгаа би ингээ ажил дээр ахгүй байна гэсэн байсан. Тэгсэн чи ингээ за ойлголоо. Ажил дээр Mr. Justin байгаа мó гэдгсэн чи мэдгүй юу гэсэн чи Mr. Justin тухайн өдөр яатсан гэсэн чи тэгсэн чи миний ч одоо нөгөө нэг ажлын карт давхарлуулаа орно яг ажил руу бол оруулахгүй л дээ. Би одоо нэг орчмаар их юм. Би их нэртэй харин офсоо үзүүлэх гээд байгаа. Орч марах ямар нэг арга байна уу? Чи нэг арга олвол над руу нэг буцаад яриач. Гэт ингээд тасалсан заяа. Тэгээ тэр өдөр тэр нөгөө Willie Millie тэр нэг хамгаалагч ерөөсөө эргүүлж залгаагүй за. Бүр ингээ хүнтэй ингээд уцаар яриад исэн за ингээд. Би харин ихнэрээ нэг үзүүлгээл. Уцаа тасалчаад нөхөр нь тэгээд шууд ингээ замаа өрчлөөд буцаад гэрлүүгээ харих зам лөө ингээ шууд ингээ орцсон заяа. Тэгэл тэр эмэгтэйг ингээ ойлгосноор за офс руу явахгүй юм байна гэж ойлгосон гэсэн. Тэгэл өөр нөгөө Willie Millie тэр нэг хамгаалагч давхрын хамгаалагч ерөөсөө яриаггүй. Ажлын карт нь өөрийг нь ингээд давхарлуул оруулах боломжтой. Гэхдээ офс руу оруулах боломжгүй гэсэн тэгэл болоо. Тийм үйл явдал болсон за. Тэгэл болоо. За одоо ингээ 3 дахь 4 дахьыг ажиллаад за дараагийнх нь BMW гинэ. За ингээд ажил дээр нь штэ тий ажлын машинтай болцсон гинэ. Нөгөө нөхөр нь болохоор одоо гүцэх захирал болцсон штэ. Одоо оффистай ажилдаг тэгэнгүүт л болцсон ажил нь оффистай болцсон амтлагчны компани тэгээд BMW гээд офисын машинтай гинэ. Бараг одоо нөгөө Audi-тэй адилхан $90,000 280 сая машин гинэ. За тэгсэн чинь ингээд BMW ямар series ямар леснийг седан гэдэг чинь одоо дунд гарын жип гэсэн үг штэ ундаг. Тэгээд тэр машиныг нөхрийнхөө одоо ажлын машиныг ерөөсөө харж байгаагүй заяа. Нөхөр нь өөрийнхөө хувийн машиныг унаад офис дээр очиж офис дээрээ одоо ажлын машинаараа солисноод цаашаага үйлдвэр рүүгээ явдаг заяа. Тэгээд тэр BMW-гийнхэн зургийг нь л харж ирсэн. Бүр зургийг айгүй олон зургийг нь харуулж ирсэн. Энэ миний офисын машин шиг ингээд. Гэтэ ерөөсөө ингээ харагдаж байгаагүй. За тэр нөхөр ол өглөө гэрээсээ 6:15-д гардаг. Ажлаа тараад 3:30-аас 4:00 21 оны 1 сард хурмаа байсан. За ингээд одоо 3 сар болчлоо. Одоо 21 оны 3 дугаар сар гэсэн үг байхгүй. За тэгсэн чинь ингээд 4 сард нь Рисагийн ээж нь одоо ингээд визит хийнэ. Охин дээр зочлно гэдэг гэсэн юм байна. За тэгээд манай ээж ирж байгаа гэл ингээд яриадсэн чинь нэг өдөр 3 сард нөхөр нь ингээ усанд орсон байж хат утсанд нь notification ирээдсэн нэ. Тэгэхээр нь ингээ харсан чинь одоо нэг notification ирсэн байсан. Одоо нөгөө нэг хинээс харагддаггүй ш notification ирсэн байна гэд яг чат нь харагдахгүй. За тэнгууд нь ингээ онгойлгоод ороод чатыг уншсан байна. Тэгсэн чинь утсан дээрээ Facebook Messenger татсан байсан байна. За ерөнхийдөө бол ингээ нэг гэр бүл болноо гэдэг чинь ингээ юмнуудаа одоо ингээ ширлээд нууж авах юм байх уу гэсэн үг штэ. Одоо нэг хүн болж байна, нэг бие болж байна гэсэн. За тэгсэн чинь утсан дээр нь ингээд Facebook Messenger татцсан. За тэгээд тэрэн дээрээ 7 эмэгтэйтэй зэрэг чаталж исэн байна. За заримынх нь мессеж нь уншааг болохоор ингээд дарж орчлохгүй. За уншсан мессеж рүү ингээд орсон чинь нэг Clara ч гэнэ нэг эмэгтэйтэй чаталж ин гинэ. За тэр эмэгтэйгээс хамгийн сүүлд нэг чат ирсэн байна. Чи миний нэг амталмаар байна уу гэсэн гинэ. Тэг бүр юу амтлах вэ гэх бүр ингээд шоконд ороод энэ юу вэ гэд. Тэг ингээ чатын ингээ тэр эмэгтэйтэй чатлсан чатын дээшээ ингээ гүйлгээ харсан чи би чиний юу гэж амталмаар чи яасан исэн гэнэ мэдвэ. 7 эмэгтэйтэй чатлсан байснаас нэгийг нь сонгоод ингээ уншсан чинь муужааг нь амтлах талаар ярьсан. Дээшээгаа ингээ гүйлгээд бүр чатыг нь харсан чи бүр айл гэрлэхээс нөгөө 12 сараас чаталж хэлсэн байна гинэ. За нэг эмэгтэйтэй. Тэгээд нөгөө эмэгтэйтэйгаа бүр амар одоо нэг юм одоо nasty гэдэг чи одоо юу гэх вэ?
За гаж донтой биш гэхдээ нэг юм донтой нэг юм одоо яриад штий одоо тим юмны талаар одоо сексийн талаар ярилцж байгаа. За тиймэрхүү байдлаар ингээд чатлцсан би биэндээ за бүр төтгөн зураг мургаа ингээд явуулаад солилцсон. Харин аз болж штэ ковидын үе байсан учраас энэ хоёр уулзаагүй. Хэрэг ковид авахгүйсэн бол угаасаа энэ залуу араар нь тавих байсан. Тэр бол тодорхой. Хөл хорионд байсан учраас ингээд нэг хідээ эмэгтэйтэй чатлаад нэг өөрийгөө аргацааж исэн юм байсан. Тэгээд ингээд чатыг нөхрийнхаа чатыг ингээд уншсан чинь ямар амар донтой ийм бэлгийн дур хүсэлтэй залуу вэ гэж нөхрийгөө ботсон гинэ. Тэгтээ яагаад амар сонь тэгж утсан бэ гэхээр Рисатай ингээд харьцахтаа одоо их нартайгаа харьцахтаа болохоро бүр ингээд эхнэрийгээ бүр ингээл онгон юм шигтэй ингээл залуухан охинд ингээд бүр ингээд одоо ойртож байгаа юм шиг бүр ингээд амар нандинж баг ингээл нэг зайгаа барьж тэгж харцдаг гинэ. Тэгээд ямар ч тийм амар ингээл би чамаа ингээд шүү тэгж шүү мэгэн шүү гэсэн яриа байдаггүй. Тэгээд энэ үт хинбэ гэж утсан гинэ нөхрөөгөө. За тэгээд ийм амар ингээд чатыг нь уншсан юм чи шоконд ороод тэгээд Рисагийн болохоор яг өөрийгөө тайвшруулахын тулд машина бариад ядаж ингээд зүгээр хурдны замаар ингээд тавих ч юм уу ингээд нэг юм гадуур ингээд одоо машинтайгаа зугаалдаг гэсэн тэгжиж тайвширдаг. Ер нь бол ингээд одоо өөрийнх нь тайвшрах арга тэр гинэ. За машина гараал аваад гарцсан. Тэгээд давхицсан гинэ. Тэгээд ингээд тэр үедээ яг хинтээ юу гэж ярихаа мэдэхгүй бүр ингээд шоконд ороод заяа. За тэгээд нөө авах ихч рүүгээ ярьсан гинэ. Одоо ээжийнхаа ихч рүү. Авах ихч нагц ихч юм уу? Нагц ихч рүү. Би тэрийг ялгахдаггүй маа. Онтлуугаа яриад тэгээд тэгсэн чи ингээд ийм юм болоод байна гэд ингээд би яах вэ гэдгсэн чи ингээд ихч нь болохоор чи надаас ямар үг сонсмоор байгаа гэд тэгсэн гинэ. Тэгэхээр ингээд мэдгүй ингээд надад мэдгүй гэд ингээд тэгсэн чи би чамд ингээд юу ч ямар ч зөвлөгөө өгчихдөггүй. Хэрэг чи ингээд найз залуу малуу байсан бол би чамаа ингээд хуцаа аваад явмаа гэдэг ч юм уу те ингээд одоо харилцаагаа дуусах мусах гэж хэлж болох байсан баг. Гэхдээ наа чиний нөхөр штэ. Чи наад хүнтэйгээ гэрэлцсэн штэ. Тэгэхээр ингээд одоо ингээд гэрэлцэн хосууд шууд ингээд юу болий гэд ингээд салчиж болдгоо маа. Чи ингээд гэрлэлт гэдэг чинь шал өөр зүйлээ. Тэгж өөрөө бодож үзэх хэрэгтэй, шийдвэр гаргах хэрэгтэй. Ярилцах хэрэгтэй. Тэгэд би юу гэж зөвлөх юм мэдэхгүй байна л гэсэн заяа. Яг одоо ингээд гэж хэлж чадаагүй. Тэгээд тайвшраад тэг би шууд хэлье гэж утсан гинэ. Өөр эмэгтэйтэй ингээд тэгж чатлчихна гэдэг чинь нэг гэсний араар тавилт штэ. За ингээд шоконд ороод машина барьж явж байгаа. Тэгээд тайвшраад за би ер нь очиод гэрте очиод нөхөртөө хэлье гэдэг шууд хэлсэн байна. Энэ ингээд уцаж үзсэн 7 эмэгтэйтэй чатлсан энэ юу вэ гэж тэгсэн байна. Тэгсэн чинь ингээд өөгүй юм болоогүй наа чинь би биш миш гэж хэлээгүй заяа. Эсвэл ингээд намайг уучлаарай миний буруу гэж хэлээгүй заяа. It's stupid гэсэн заа. Энд чинь зүгээр л тоглоом штэ. Энэ амар тэнэг штэ. Ингээл би амар зүгээр тэнийг ингээд joke юм маягийн юм хийцэн байхгүй гэж тайлбарлах юм хайшаа юм гэдэггүй. Би ингээд амар тэнэг юм л хийцэн биш штэ. Зүгээр ингээл би амар тэнэг юм л хийцдэг л яах вэ? Гэлтгсэн заяа. Уучлаарай би бүр ингээд нэг юм 3 секунд чимээг байхгүй бол ингээд амар сонин хариулт энэ би амьдралдаа ингээд хүнээс тийм хариулт өгчээсэн гэж сонсож байгаагүй. It's stupid гэсэн заа. It's just stupid ингээд би зүгээр амар тэнийг юм хийцэн. Тэгээд тэгсэн чинь ингээд гайхаад ингээд ийм хариулт авах байсан юм уу гэд ингээд Риса өөрөө шоконд орсон заа. Тэнгүүтлээ би зүгээр Facebook Messenger-аа устгах л да гэл нөхрөнд тэгсэн заа. Тэгэл болоо. Тэгэл юм болсон. Энэ бол ингээд 40 гарсан хүмүүсийн амьдрал шүү. 40 гарсан нэг ингээ ах бараг 50 шахаж байгаа ах ингээл би зүгээр амар тэнийг мэдсэн моостэй гэж ингээ хэлж байгаа за. Бүр ингээд maturity level бүр төлөвшлийн level нь яг хэдэн настайдаа ингээ гацсан юм бэ мэдхгүй. За ингээ гэр бүлээс гадуурх харилцааны асуудал ороод ирж байгаа хгүй. Тэнгүүд манай Риса шууд хоёлаа ингээд пастраас ингээд гэр бүлийн одоо зөвлөгөө авъя. Яг одоо яг ямар явах хэвээр ингээд чиглүүлэг аваад ингээд явъя гэдгсэн байна. Тэгээд пастрын одоо эхнэр нөхөр пастор гэр бүлээс ингээд зөвлөгөө авахулсан. Тэгээд 7 хоногт 2-7 хоногт нэг удаа уулзах юм ингээд одоо байнга уулзалт хийх юм төлөвлөгөөтэй болсон байна. За тэгээд ерөөхдөө одоо пастор нь болохоор энэ хоёрыг ямар асуудалтай гэж одоо нөгөө бүх юм ал ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд за бид хоёрын гэр бүлээс гадуурх харилцааны хүсэл сонирхол байна. Ийм асуудал байна гэд ингээд бүх асуудлуудаа хэлээд эхний удаа одоо чиглүүлэг зөвлөгөө аваад явсан байна. За тэгсэн чинь ингэсэн заяа. Хоёр дахоос нь эхлээд ерөөхдөө ингээд пастрын эхнэр ингээд нэг юм хэлсэн заа.
Шууд ингээ хэлсэн заяа пастрын ихнэр хүн заяа. Та хоёр дараа жилийн 1 сар хүртэл твчихгүй гэд хэлсэн гинэ. Тэгээ тэр үед болохоор ингээд бүр ингээд юу гэсэн үг юм бэ? Би дөнгөж гэрлээд 2 3 сар болж штий. Юу гэсэн үг юм бэ гэд ингээд жоохон дургу хүлээж авсан. Гэхдээ ингээд энэ юм хэлж байгаа байхгүй. Тэр үед пастрын ихнэрийн хэлсэн бол үнэхээр зүг байсан. Бүр үнэхээр одоо нүдтэй одоо гэдэг шиг ингээд амар мэдэрсэн гинэ. За пастраас зөвлөгөө авахын дагуур бас ингээд 2 3 4 сард нэг юм болж исэн. Тэр нь болохоор за манай нөгөө нөхөр маань алдарт худалч нөхөр маань байр хагаад эхэлсэн байхгүй дахиад байр худалдаж аавна гэл. За тэгэнгүүтлээ бас нэг 600 хэдэн мянган долларын байр ингээд тоочглолцсон. За тэгээд тэр би энэ байрны чи асуудалд юусоо орохгүй гэд нөгөө ихнэр нь хэлсэн. Одоо миний ингээд байрны маань одоо нөгөө гэрээ түрээслэх гэрээ 8 сар дуусж байгаа. Би 8 сар дуусгачаад өөр газар руу нүгээд би тэндээ түрээс төлөөд амьдарч болно. Би жоохон одоо нөгөө нэг тэр мод юу лөө одоо нөгөө нэг баян зүрх дүүр гэдэг шиг дүүргээ солиод арай өөр дүүрхтэй ингээд амьдрмаар байна гэд 8 сараас нэг өөр дүүрхтэй амьдрах хүсэлтэй байсан юм байна. Тэгээ тэрийг хэлсэн манай Риса бол нөхөр нь бол байр авах гал ингээд зүтгээд байгаа. За байр авах гэжсэн Amber гэдэг нэг эмэгтэй за үйл хөдлөлийн агенттай танилцсан байна. За Amber өөрсдийг нь одоо энэ хоёрыг төлөөлөөд ингээд байр хайж өгсөн. За ингээд нэг хэд хэдэн байр үзэж агаад нэг байр айгу таалагдсан гинэ. За өмнө нь бол 3 удаа байр хайж агаад гурлаа фейлдсэн. Ягаад гэвэл нөхөр нь ингээд би бэлэн кэшер авмаар байна гэд шууд ингээд тийж байгаа хгүй юу. Ямар ч байр исэн одоо баг 2.4-өөс 4 тэрбумын байрыг. Тэгээ та ингээд бэлэн мөнгөөр амаар байгаа юм бол одоо мөнгөтэйгөө батлаад ингээд нөө банкны ингээд бичиг явуулж байгаа гэсэн чи тэр бичиг ингээд явуулдаггүй заяа зүгээр амарсан тоглоом шиг за. За тэгээд Amber гэдэг үйл хөдлөлийн агенттай бас нэг тийм болсон. Эхнэр нь бол би байр авахгүй. Би ингээд 8 сард энэ байрны маань гэрээ дуусгаар би өөр одоо дүүргэлөө нүгээд өөр байр түрээслээд амьдарч болно гэд ингээд нөгөө нэг хүүхдээ алдснаас хойш ингээд шийдвэр гаргацсан. Тэгээ он гарснаас хойш ямарч байр хайлтанд оролцохгүй гэсэн. Төхөр нь бол байр хайсарлээсэн. Тэгээд нэг байр сонгоод тэгээд нөгөө Amber нь болохоор ингээд зүгээр л тэр нэг одоо банкнаас өгөх бичгийг ингээд одоо мөнгө төлөх чадамжтай гэдэг бичиг над руу ингээд имэйлтчихээ гэдгсэн чинь ингээд явуулаагүй. Тэгээд нэг удаа ингээд нөгөө хин манай Риса ингээд ажиллаад тарчаад ингээд машинтайгаа ингээд гадуур ингээд одоо харихгаа явжсэн чинь Amber нь яг залгсан байна. Биш өглөөгөр залгсан гэсэн ажил руугаа явж байхад нөгөө нэг одоо үйл хөдлөлийн агент эмэгтэй. Тэгээд ерөөхдөө залгаад ингээд нэг нөхцөл байдлын өвөтцнийг ингээд өөрт нь ингээд хэлсэн гинэ. Ерөөхдөө бол танаа нөхөр чи ингээ мөнгөгүй юм биш үү гэд ингээд хэлж байгаа хгүй. Гэхдээ ингээд яагаад ингээд тэр ингээд зүгээр л банкнаас бичиг аваад над руу явуулахгүй байгааг би ингээ ойлгохгүй байна. Тэгээд би бол ингээд тэр бичиг авахгүй бол энэ байрыг ингээд авах хүсэлтийг би цаашаа одоо байрны эзэн лөө ингээ явуулж чадахгүй гэд тэгэнгүүтлээ. Тэгсэн чинь ингээд нөгөө хин Риса болохоор бит хоёр ер нь бол энэ байр хайх үйл явдлаа ингээд одоо зогсоомоор байна. Энийг зүгээр ингээ хаяа чамд ингээ айгүйх төвөг удчлаа уучлаарай Amber гэд ингээд тэгсэн чинь нэг юм болох байгааг би ингээд мэдрээд байна. Тэгээ Риса одоо ингээ хэлж ин л та Amber ингээд яг нэг юм биш байгааг ингээ анзаарсан. Тэгээд надад ингээ сэрэмжлүүлэх гэж яг тэр өдөр над руу ингээ өглөө залгасан. Тэгээд одоо ерөөхдөө орчлон ертөнц ингээ Рисад ингээд энэ том асуудалд орох гэдэг шүү чи ингээд хол агаарэ гэж ингээд аль болох ингээл хэлэх гэж үзээлээсэн. Тэгэл цаа чи ингээл энэ одоо энэ залуутайгаа ингээл хамт амьдрал хийсэн байгаа байхгүй. Тэгсэн чи ингээ Amber ингээд айгуу ингээд тэр Amber бол үнэхээр одоо nice эмэгтэй ингээд одоо хаана ингээд юу хийж байгаа би мэдэхгүй холбоо тасарсан. Гэхдээ тэр үйл хөдлөлийн агент эмэгтэй надад юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ ирээдүйд чи нөхөртөөгөө хамт байр авах эсвэл ингээд нөхрөөсөө тусдаа өөрөө байр авах бол ингээд над руу холбогдоорой би чамд чадах чинийгээр туслана. Тэрнээс гадна чи хэрвээ ингээд ямар нэг одоо мэдээлэл чамд хэрэгтэй бол ингээд би тусалж чадна гэсэн зэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нөхөр төлбөрийн чадамжтайг юм уу яг ямар хүү юм бэ гэдгийг чи судалмаар байгаа бол би чамд бас ингээд тусалж чадаж магтгүй шүү гэд нэг юм мессеж хийн төгсөн заяа. За тэрнээс хойш л манай хин ерөөхдөө нэг мессеж авсан юм шигаар Риса. За нэрээ нэг background check буюу одоо энэ ч одоо хэн бэлээ ингээд яг ямар хүн бэлээ гэдэг талаар ингээд судлаа да гэсэн ингээд мессеж авсан заяа. За тэгээд Amberтай ингээд холбоо тасарсан. Ерөөдөө байр хайлтаа зогссон.
За тэр нөхөр бол ингээ уусаа мөнгө дүнгөө ингээ төлөвжгүй байр аваагүй юм мэдгүй амар санаа. Одоо ингээ энгийн хүмүүсийн амьдралд ингээд одоо ийм юм болоод байгаа хгүй. Энийг ингээд аавъя гэдээ одоо ингээ тэгж байхгүй тэнгүүд амар байвал ингээ мөнгө төлөөд аваа. За эсвэл ингээ төлбөрийн чад одоо store pay-ээр авах ч юм уу те авах бол ингээ төлбөрийн чадамжтай гэдэг ингээ баталчих гингүүд ингээ үгүй. Гэхдээ энийг авмаар байна. Гэтээдэг заяо. Ихэд нэг ийм үйл явдал болоод байгаа хгүй. Тэг ингээд энгийн хүн ингээ бодонгод ямар сандыг авмаар байгаа юм бол тэгээ аавалтаа амаргүй байгаа юм бол ингээд авах чадамжгүй бол ингээ бити аавалтаа гэж зүрхийг хилчмээр байгаа хгүй. Тэнгүүд ингээд нөхөр нь болохоор авмаар байна. Би одоо хайж гин хамгийн сайныг нь хайж гин авмаар байна. Би бүр бэлэн мөнгөөр авмаар байна л гэдэг байгаа заяо. Мэдгүй тий. Ямар эрүүл хүний ухаан юм. Тэгээ энэ донд чи ингээ хүн ингээ солиорч байгаа хгүй өдөр алга юмтай тулахар чи ингээ ямар байгаа юм бэ бүр ингээ ойлгомжгүй заяа. За тэгээд нэг асуудал гарсан. За энэ бол ингээд нийгмийн даатгалын одоо нийгмийн даатгал төлдөг дугаар гэдэг нь штэ. Нийгмийн даатгал шинтгэлийн жилийн одоо нэг регистрийн дугаар гэдэг шиг. За энэ нэг том асуудал гарч ирсэн. Би үгүй. За нийгмийн даатгал дээр яасан бэхлээр энэ хоёр Риса нөхөртөөгөө нэг сард гэрлээ батлуулахад ингээд овог нэр за регистрийн дугаар гэдээ ингээд бичсэн штеп. Тэнгүүд ингээд тэр ингээд одоо формыг бүгэлж явах регистрийн дугаарыг ингээд харсан юм байна. Регистрийнх бишээ нийгмийн даатгалын одоо шимтгэлийн дугаарыг. За тэгээд тэрийг цээжлээд интернетэд ороод хайж үтсэн гинэ. За гэрэлтийн гэрчлэгэн дээр ингээд нийгмийн даатгалын шимтгэлийн дугаараа нөхөр нь бичсэн байсан чинь тэрийг цээжилж аваад за интернетээс хайсан байна. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийн дугаараар нэг хайсан чинь одоо энэ нөхөр нь болохоор би San Diego State College-ийг одоо төгссөн. Тэгээд би хөл бөмбөг тоглолдог гэсэн. Arena хөл бөмбөг гэж байгаа байхгүй. Arena football гэхээр ямар төрлийн хөл бөмбөгийн бөмбөг. За тэгээд би тэр Arena хөл бөмбөг тоглосон мөнгөө хадгалаад би одоо бүр амар их мөнгөтэй болсон. Би одоо тийм учраас 4 тэрбумын байр авах гээд байгаа байхгүй гэж ерөөхдөө анханасаа ингээд ярьж одоо их нэртэй ингээд итгүүлсэн байхгүй. Би одоо офшор данстай бүр ингээд хөл бөмбөг тоглож олсон мөнгөө би бүр офшор дансанд хадгалсан байт. Надад бүр 3 4 данс байгаа маа гэл ингээд хадгаламжийн данс бүр 4 5-аар айн мэн гэдгийгсэн байхгүй. За тэгээд одоо тэр чинь ингээд Калифорни мужийн Сан Диего тийм үү да мэдгүй ингээд Сан Диегод одоо сургууль төгсөөд хөл бөмбөг тоглолдог гэсэн. За тэнд ингээд ерөөхдөө бас ингээд хуучин их нэртайгаа Калифорни мужид танилцаад Калифорни мужид гэрэлтээ салгасан тэнд амьдардаг гэсэн гэж байгаа шүү дээ. За тэгээ нийгмийн даатгалынх нь ингээд одоо нөгөө тэр кодоор нь ингээд хайсан чинь энэ нийгмийн даатгалын кодн дээр ямар ч ингээд мэдээлэл авахгүй байх гэсэн хариу ирсэн баггүй. Тэгэхээр нэг гайхаа өнгөрөөцсөн. За тэгсэн чинь дахиад нэг ингээд асуудал болвоо. За ингээд Риса өөр ажиллаа сулмар исэн гинэ 5 сар төхөөд энэ дунд нэг юм хэлхий марччих. Риса нэг машин авсан байхгүй юу. Тэгээд машин авахт нь урьдчилгаан дээр нь нөхөр нь тусалсан байхгүй юу. Тэгээд тэгэнгүүтлээ төлөлт нь тийг нь баг ингээд одоо цуг хийгээ явж байгаа байхгүй юу. Тэгээ өөрийгөө хилжлээлээ л дээ ингээд миний хийсэн хамгийн том алдаа бол энэ хүнээс хамаарч ингээд энэ хүний мөнгөнд найдаж одоо ингээд одоо өөрийнхөө ингээд баг авах жоохон чадамжаас дээш төлөлттэй машин авцсан. Тэрнээсээ би айгу айжсэн. За тэгээд тэрнээсээ болоод би өөрөө ингээд төлж барагдуулах хэвээр би илүү их мөнгө олох хэвээр ажиллаа солиё гэд. За тэгээ шинэ ажил хайж гэлсэн гинэ. Тэгээ нөхөртөө хэлсэн гинэ. Би ингээд ажил хайж байгаа гэдгсэн чинь нөхөр нь инээсэн гинэ бүр шоолоод бүр амар инээсэн. Тэгээ тэр нь амар дургуг нь хөргөөд шарыг нь гоцолтуулсан гинэ. Тэгээд айгүй олон ингээд шинэ ажилд ингээд бүртгүүлж исэн чинь нэг ингээд одоо өөрөө ажилд орсон байгаа. За тэр ажилд орсон байгаа. Нэг ажлын ингээд одоо форм ирээд тэр формыг бөглөх гэсэн чинь гэр бүлийн хүнийхээ овог нэр одоо нийгмийн даатгалын шимтгэлийн кодыг нь бичнэ үү гэдгийгсэн байна. За тэнгууд нөхөртөө чи нэг бөглөөд өгөөч ээ гэдэг нэг форм явуулсан. Би нэг өөр нэг ажилд бүртгүүлэх гээд наад гэсэн чи гэр бүлийн хүний мэдээл асуугаад ингээд. За тэгсэн чинь нөхөр нь тэрэн дээр бичээд өгсөн гинэ. Тэгсэн чинь нөгөө гэрэлтийн гэрчлэгэн дээр бичсэн нийгмийн даатгалын шимтгэлийн код нь тэр ажлын одоо форм дээр бүгэлсэн кодоос өөр эсэн гинэ. 3 орн нь өөр эсэн гинэ. Тэг гайхаад би өмнөхийг нь ингээд одоо хальт ингээд цээжлэхдээ буруу цээжилсэн юм байна л та гэж ботсон гинэ. Би тэгээ буруу юм код биччихэр чи нэрэл ямар ч мэдээлэл гарч ирэхдээ тэгэл ямар ч мэдээлэл гарч ирээгүй юм байна л та гэл. За тэгээд энэ шинээр энэ формон дээр өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн кодоор нь хайж хэлсэн гинэ. За тэгээ background check хийж эхэлсэн. Энд ч одоо ямар хүн бэ? Хаана одоо нийгмийн даатгал төлж исэн бэ? Аль мужид ажиллаж исэн бэ гэдгийг ингээд хайх гад. За тэгсэн чинь
Rhode Island гэдэг ч одоо хаана юм бэ? Нью-Йорк мужийн одоо нөгөө тэр хавьд. За Georgia буюу одоо амьдарч байгаа энэ одоо мужид нь. За тэгэнгүүтлээ бас нэг өөр Pennsylvania гэдэг төрсөн одоо муж та. За ингээ 3 газар нийгмийн татгалт төлж исэн байна. Нөгөө нэг одоо бүр Калифорни гэр бүл зохиогоо тэндээ амьдраа тэндээ хөл бөмбөг тоглоод бүр баяжаад тэгээд тэгсэн гэдээсэн. Калифорни мужид ерөөсөө нийгмийн татгалт төлж байгаагүй гинэ. Тэгээ бүр ингээ гайхаад тэгэх боломжгүй дээ. Энд чи одоо юу вэ гэд бүр ингээ шоконд ороод. За тэгээд илүү их ингээ хайж эхэлсэн. За тэгээд нөхрийнхөө нэрээр нь штэ. Бүр ингээ бүх мужид хайж эхэлсэн. Тэгээд яасан гинэ тэр Сан Диего State сургууль руу бүр ингээ бичээд танаа сургуульд ийм ингээ нэрээр төгссөн хөлбөмбөг тоглодог хүн байдаг өө гэдгсэн чинь ямар ч дата гарч ирээгүй. Тим хүн манай сургуульд ингээ байхгүй байна. Манайд ерөөсөй байхгүй байна гэдгсэн байна. За ингээд яг хажууд хамт амьдарч байгаа ингээд залуудаа итгэхээ болоод бүр ингээд жоохон ингээд айгаад эмээгээд санаа зовоод энэ ч одоо хин билээ гэд одоо нөгөө залуугаа судалж эхэлж байгаа байхгүй. Тэгжсэн чи тэр хооронд нь нөхөр нь хөлөө гимтээчжээ. За ингээд өвдгөө гимтээсэн. Тэгээ өвдгөө яаж гимтээсэн бэ гэхлээр ажил дээрээ явж байгаад ингээд нэг юм унц юм уу яатсан гимтээсэн гэд. Тэгээд гимтцэн явж ийсэн аа. Ер нь хөл нь нэлийн хэцүү болсон. За тэгээд бүр хоолноос гараад бүр ингээд шүн бар ингээд нөгөө унтаж чадахгүй бүр ингээд хөрвөөд тэгээд харна хажууд нь одоо Риса өөрөө унтаж чадахгүй болохоор аяг хэцүү байна гэхэд тэгэхээр за би ингээд энэ нөгөө зочны өрөөнд одоо өөр нэг унтахны өрөөлөө би ороод ингээд хоёлаа тусдаа унтчихъя гэд тэгээд тусдаа унтдаг болсон юм байна. За тэгээ хөлнийх нь өвчин ажил дээр гимтэл авснаас болсон гэсэн чинь үгүй энэ өмнө нь хөлбөмбөг тоглож байхад би гимтэл авчихсан тэр маань сэтэрчлээ гэд ингээд өөр яриа болоо. Тэгээд бөмбөгөөс болсон гимтэл болонгуутлаа сүүл руугаа бүр алхаж чадхаа болоо. Сүүлдээ бүр ингээд ажлаа тараад гэртээ ирээд зүгээр л орондоо өвтдөг болсон. Гэтэ ажилдаа ерөөхдөө явж исэн. Тэгээд сүүл руугаа бараг ажилламааргүй болоод ингээд ажилдаа ч явж чадахгүй байна даа болоод ингээд нэг иймэрхүү нөхцөл байдал үүссэн заяа. Тэгэд айгүй хүчтэй өвчин амдагч уужсэн нөгөө Рисагийн өр хөндлөлтийн үеэр уужсэн өвчин амдагчийг ууж. Нөхөр нь нөгөө Сан Диего State гэдэг сургуулийг төгссөн гэсэн чинь мэдээлэл гарч ирэхгүй болохоор нь бүр гайхаж байгаа. Тэгээ нөхрөөсөө шууд асуусан гинэ. Чи ингээд Сан Диего State төгссөн гэдэг сургуулаас чи ингээд асуусан чинь чиний талаар ямар ч мэдээлэл байхгүй байна гэд хэлсэн чинь нөгөө нөхөр нь тэгсэн гинэ. Би ингээд чухал хүн байхгүй юу? Би ингээд чухал хүний статустай байхгүй юу? Private person боёо ингээд одоо нөгөө нууцлалтай хүн байхгүй би гэд тэгсэнэ. Тэнгүүд нь ингээд тийм байд юм уу гэдгсэн чинь манай аав намайг ингээд сургуульд ороход намайг private person гэсэн ингээд статус өгсөн байхгүй юу? Мөнгө төлөө тэрийг авчтیں۔ Миний талаар сургуульд ямар ч мэдээлэл авахгүй ингээд ер нь бол ингээд нууцлалтай болгочтیں гэдгсэн гинэ. Тэнгүүд нь бүрийн юу тагнуулын байгууллага хайшийн бүр ингээд улсад чухал хөө юм хайшийн мэдхгүй хоолоо ингээ хугарцаа гэж. Тэгээ ер нь бол ингээ I am a private person ингээ би private хүн гэсэн статустай гэл тэгэл өнгөрсөн заа. Тэгээ уг нь бол ингээд одоо тэндээ ингээ хөл бөмбөг тоолж молол амар алдаг гарааш айгүйх мөнгө олж молол бараг л сургууль мургуулынхаа одоо бараг урдаа барьдаг хөл бөмбөгч ингээ тэг чамаа ингээ хөл бөмбөг тоглохоор ингээ чи ингээ нэр мэр зураг мураг ингээ тавигддаг юм уу гэсэн чинь мэдхгүй заяа. Яг тэрнэрээ юу гэж хариулсан бөө мэдгүй юм аа. За тэгээд нөгөө private person гэсэн статустай гэсэн чи бүр с хижиг төрөөд бүр ингээд бүр игдүүн хүрээд. За тэгээ Risa бүр дахиад бүр background check хийж эхэлсэн. За ингээд одоо нөгөө салсан ихнэр мэхнэрийн талаар ч юм ингээд мэдээлэл хай гэд. За тэгээ Калифорниад одоо мужид гэрлээд тэндээ салсан гэхэр чи ингээд муж болгон чи өөр ингэсэн ингээд хуйлтай өөр ингэсэн ингээд шүүхтэй байгаа штэ тий. Тэгээ шүүхээр орж ингээд гэрэлтээ салгаж байгаа штэ. За тэгээд Калифорни мужаас ингээ хайсан ч олддгүй. Одоо ингээ ерөөс тэнд нийгмийн даатгалч төлж байгаагүй, ажиллаж амьдарч байгаагүй. За тэгэнгүүт нь ингээ гинт сэжиг төрөөд Жоржиа одоо яг өөртөөхөө амьдарч байгаа мужид ингээ хайлт хийлгэж үтсэн гинэ. Ерөөхдөө ийм private investigation одоо ийм баг хувийн мөрдөгч хөлсөж байгаа гэсэн үг байхгүй юу?
төлбөр төлөөд ингээ хүмүүсийн мэдээллийг авч болт юм шиг байна. За зарим ингээд энгийн мэдээллүүд бол ингээ паблик мэдээлэл байгаа. Гэхдээ иймэрхүү бас одоо хувь хүний ингээд салж сэрэнсэн яс ийсэн юмнуудыг бол бас ингээд төлбөр төлөөд авдаг юм шиг байгаа. За тэгээд Жоржиа мужтай хайлгсан чинь гараад ирдэг гинэ нөхрийнх нь мэдээл. Цаа чин биш тий. Бүр ингэсэн заяа. За тэгээд нөгөө нэг яг тийм хүний ингээд одоо тийм шүүхийн ингээд одоо бичиг баримтыг заавал биеэр очиж ингээд хүсэлт гаргаж шалгаж үздэг гинэ. За тэгээд нэг өдөр бүр ажиллаа таслаад манай Риса бүр шүүхтэр очоод ямар шатны анхан шатны шүүх юм ямар шүүх мэдгүй. Нэг өдөр ажиллаа таслаад шууд шүүхтэр очоод шууд нөхрийнхаа талаар ингээд мэдээллүүдийг хүсэлт гаргаад очоод үзсэн. Хуучин их нартайгаа Жоржиа мужид гэрэлтэй батлуулж исэн. За дээрэс нь Жоржиа мужид салгаж исэн. Гэрлээд 6 сар болоод гэрэлтэй салгаж исэн. Гэсэн мэдээлэл гараад ирвэл яах вэ? Нөгөө нэг лаг Калифорнид би амьдарч исэн. Тэнд тим дэлгүүртэй бишээ тим газар ажилладаг гэсэн. Тим ингээд том яриад исэн ингээд жоохон сэжүүртэй худлаа юм шиг болоод таарчихгүй юу. Тэгээ өөрөө ингээ өмнө хэлчихсэн шүү дээ. Би өчтөр хэлсэн санаж байна уу? Манай экс Калифорнид би эхнэрээсээ салаад Жорж руу ирсэн чинь хүүхдүүдээ аваад миний одоо хойноос гэж тийм миний араас жилийн дараанаас жилөө ингээд одоо хүүхдүүдээ аваад Жорж руу бас нүүцээ энд амьдарч байгаа гэд хэлсэн шүү дээ. Шал худлаа. За анхнаасаа л энд нэр бүгдээрээ Жоржад исэн цаа. За тэгээд нөгөө гэр бүл салгасан одоо ингээд шүүхийн ингээд шийдвэр байгаа шүү дээ. За тэрэн дээр нь ингээд эксийнх нь нэр нь бүх мэдээлэл нь за утасны дугаар нь байсан гинэ. Тэнгүүд нь шууд утасны дугаарыг цээжилж аваад бичиж тавьчихсан. За тэгээд шүүхээс гараа явсан байна. Ажилт руугаа явсан. Би нэг юм хэлхийг марччих. Дараагийн ярилэр хэл. 3 билүү 4 сард ингэсэн байхгүй. Рис ажил дээр байжсэн чинь гинт нөхрөн залгаад хоолон чичрээд тэгээд манай нөгөө нэг одоо дагвар хүү залглаа гэдэг чинь. За нөхөр нь болохоор өмнө нь X-тэй байсан. X нь 2 хүүхэдтэй. Одоо өөрийнх нь дагвар хүүхдүүд гэсэн үг. Бүр ингээд охин нь 20-тай, хүү нь 17-тай илүү дээ. Том хүүхдүүдтэй. Тэр нөхрийнх нь хүүхдүүд биш. За ингээд гэхдээ миний дагвар хүүхдүүд яг миний төрсөн хүүхдүүд гэдгээ би тэр хоёртай айгүй хайртай, тэр хоёртай ингээд цаг гаргадаг гэсэн баггүй. За тэгсэн чинь ингээд нэг өдөр Риса ажил дээр байжсэн чинь залгаад манай ингээ дагвар хүү ярьж байна. Тэгээд охин маань өнгөрчихжээ гэсэн баггүй. Хэд хоног холбогдохгүйсэн чинь ингээд 2-3 хоног уцаар ирэхгүй байгаа. Тэгээд гэрлөө нь очиод манай хүү шалгасан чинь гэртээ ковидаар насарсан байсан байна гэж хэлсэн дээ. Тэгэл тэр үед чинь бол ингээл ямар ч хүн ингээл хүүе энэ ч одоо дагварч бай юу ч бай тий ковидаар залуу хүн өнгөрцөн биш тий ямар харамсалтай юм бэ гэд. Тэг ингээд одоо би оршуулганд нь ингээд мөнгө хандвалмаар байна гэд нөхрөнд тэгсэн. Тэгэнгүүт $2000 хандвалмаар байсан гинэ. За энэ үед болохоор Риса нөхөртөөгөө нөгөө пастортай уулзсан штэ. Тэгсэн чинь пастрын ихнэр ингээд тойр удахгүй гэд тэгсэн штэ. Тэгэхдээ ингээд нэг зөвлөгөө өгөх гэж үтсэн гинэ. Ингээд тойр ингээд одоо нэг гэр бүл гэдэг чинь ингээд одоо бүх юмаа ингээд нэгтгэж байгаа, нэг хүн болж байгаа гэдгсэн чинь нөхөр нь өөрөө тийм санал тавьсан гинэ. Хоёулаа штэ. Бүх одоо нөгөө нэг дансаа нэгтгэе. Хоёулаа нэг данснаас ингээд одоо бүх юмаа хийж гэсэн санал тавьсан гинэ. Жохон сижигтэй дүү заяо гинт. За тэгмүүд за тэгээ хоёлаа бүх ингээд одоо юу нууж авах вэ? Одоо ингээд ихнэр хөрөлцөө. Би чамд хадгаламжийн дансаа харуулъя. Чи надад хадгаламжийн дансаа харуул. Би чамд одоо хэрэгэлдэг те одоо мөнгөнийхөө дебит дансаа харуулъя. Чи бас ингээд харуулчихаа гэд. За тэгээд тэгсэн чинь Риса өөрийнхөө дансыг харуулсан чинь өөрийнх нь дансанд $9600 байсан. За нэг savings account-т нь илүү дээ. За нөгөөх нь болохоор хин нөхөрт нь болохоор $15,000 ирсэн байна. За ерөөхдөө нэг 40-50 сая төгрөг бас дайжгүй. Тэгээд тэгэнгүүтлээ тэр нөхөр нь болохоор би ч одоо 2 3 4 данстай офшор данстай гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бусад дансуудаа ингээ харуулахгүй мө гэсэн чи харуулахгүй гэдгсэн гинэ. Тэгэнгүүт нөгөө нэг пастроос зөвлөгөө авч ирсэн болохоор ингээд дансаа нэгтгэхээ ингээ пастртаа хэлээд тэгсэн чи ингээд пастрын ихнэр ингээ манай нөхөр ингээд бусад дансуудаа надаас нуугаад байна гэсэн чи ингээд пастрын ихнэр
Тэг ерөөхдөө бол ингээд одоо Христ итгэгч ингээд гэр бүлд болохоор ингээд эрэгтэй эмэгтэй хүн хоёр ингээд одоо тусдаа гараад нэгэн бие болоод ингээд одоо хоёр эрэгтэй эмэгтэй чинь ингээд нэгдэд нэг болж байгаа хгүй. Тэнгүүд одоо данс нь ч нэг ингээд бүх юм нэг яг ингээд нэг хүн шиг ингээд нэг хараа зоригтой нэг одоо тэг ингээд дуудлагатай ингээд амьдрна гэсэн ийм ингээд одоо амлалт өгөөд ингээд гэр бүл болж байгаа шүү дээ. За тэнгүүд ингээл одоо хэн нь их мөнгө оруулах нь хамаагүй гэр бүл бол ингээл гэр бүл хоёр талаасаа л ингээ мөнгө оруулж байгаа бол оруулж байгаа ингээл энэ нь минийх тэр нь чинийх гэсэн минийх чинийх гэсэн ерөөсөө яриа ингээ гарахаа болох хэрэгтэй байхгүй юу. За тэгээд нөгөө пастрын ихнэр ингээ гайхаад ингээд яа чамаас ингээ юм нуугаад байгаа юм болоо гэд ингээ гайхаад тэгснэ та хоёр юу нь бол ингээ барал ингээ нуудахгүй байна дөө. Ингээд ийм хэмжээнд ингээ байгаа бол бас ингээ хэцүү юм байна. Та хоёр юу нь гэрлэхээс өмнө pre-marriage counseling боёо гэрлэхээс өмнө ингээд пастраас зөвлөгөө авч ийж ингээ энэ шийдвэрээ гаргах хэрэгтэй юм байна. Хэрвээ тэр үед ирсэн бол та хоёр арай өөр гэрлэхээс өөр шийдвэр гаргах байсан баха гэд ингээ шууд хэлсэн за. Рисагийн түүхийг ингээ сонсож байхад нэг юм би ингээ амар ойлголоо. То эхнэр нөхөр болж байгаа бол хамгийн нээлттэй ярилцах ёстой нэг сэдв нь ингээ санхүү юм байна. Санхүү дээрээ бүр 100% нээлттэй авах ёстой. Ингээд хэн нь илүү олж байгаа нь хамаагүй ингээл хоёулангийн л мөнгө баггүй юу? Нэг хүн болцсон юм чинь тэр нь ингээд мөнгө олоод байгаа даа биш ингээд тэр чинь хоёулангийнх нь л мөнгө ахгүй юу? Нэг нь илүү оруулж иж болно. Нэг нь оруулахгүй ч гэсэн болно. Тэгтэл нэгийнх нь олж байгаа мөнгө нь хоёулангийн мөнгө болчихж байгаа хгүй. Тийм юмд амлалт өгч хүнтэй одоо сууж байгаа л гэсэн үг шүү дээ. Хүнтэй суужна гэдэг чинь тийм юмаа хүртэл одоо хуваалцах амлалт өгөө сууж байгаа л гэсэн үг. За тэгээ Рисагийн хувьд болохоор ингээд нөхөр нь ингээд тэгээ санхүүгээ нуугаад байгаа нь бас ингээд жоохон сэжүүртэй санагдсан юм байна л да. Нэрэл ингээд бодсон чинь санхүү дээрээ бүр үнэхээр нээлттэй ингээд бүр маш илэн талангүй ингээд ярилцаад бүх юм хуваалцаад ингээд ярилцах хэрэгтэй юм байна. Бүх юм хуваалцах хэрэгтэй юм байна. Зарим хүмүүс санал нийлэхгүй гэж магадгүй л дээ. Гэтэ надад ингээд энэ айгүй чухал сэдв шиг ингээд санагдлаа. Бусад түүхийн ярих хэрэг бүр ятраад байна. Дуусаагүй бод дахиад зөндөө юм. Пастор болон пастрын ихнэр ойлгохоор ингээл гайхал өнгөрсөн. За та хоёр тэсгүй баха гэл ихнэр нь хэлсэн. За нөхөр бол офшор дансаа болон бусад тэр хадгаламжийн дансаа ихнэртээ үзүүлэхгүй гэсэн. Окей. Гэхдээ яг хөө ингээд нөгөө хэрэгэлдэг одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг дансаа нэгтгсэн байна. За тэгсэн чинь гинт нөгөө нэг ажил дээр нь залгаад манай дагвар охин маань ковидор гэртээ нас орчжээ. Тэгээд одоо оршуулганд нь мөнгө өгмөр байна. $2000 өгье гэд тэнгүүд нь ер нь бол нөхөртөөгөө нэг тим юм дээр зөвшөлдсөн байсан юм. За $500 дотор бол $500 гэдэг чинь одоо нэг сая 800 дотор бол ингээ хоёлаа дураараа хэрэгжилж болно. За сая 800-аас дээш мөнгө ингээд яах юм бол хоёлаа ярилцчиж одоо зарлагдах болох юм бол хоёлаа ярилцчиж шийдвэр гаргана гэж. За тэгээ $2000 бол баг ингээ 5 сая 100 сая төгрөг байхгүй. Үгүй лүү? 4000 төгрөг баг 7 сая 100 сая төгрөг юм уу да? 7 сая төгрөг гаргах болсон. Оршуулганд нь зориулаад. За тэгэнгүүт ингээд хүмүүс нас орцсон байх чи үгүй мөгүй гэдэлтэй шүү дээ. Угаасаа яа шуу угаасаа тгий оршуулганд угаасаа хувь нэмэр оруулах хэвээр чиний ингээ хайртай охин байсан. Ямар харамсалтай юм бэ гэл $2000 ингээ өгсөн. Бөхөр $2000 авсан. За нэг юм үйл явдал болсон юм аа. За тэгээд нөгөө нэг Risa background check хийж агаад салсан эхнэрийнх нь утасны дугаарыг олцсон. За тэгээд эхнэрлүү нь ярих уу байх уу гэд ингээд бодсон. За нөхрийнхөө салсан эхнэрийн утасны дугаарыг олцсон юм чинь би одоо ярих уу байх уу гэдэг дээр нилээ ингээд эргэлдэж тэнэгэлцсэн. Гэхдээ ярихаар шийдвэр гаргасан. За ингээд X эхнэрлүү залгаад за утасны дугаараа солилцсон бол одоо яах вэ? Тэгтээ ямар ч лээсэн ингээд одоо залгаад үзье юмыг яаж мэдэх вэ гэж залгасан. X эхнэр нь утас авсан. За тэгээ утас авсан чинь ингээд сайн байна уу? Би ингээд танаас салсан нөхөр тэрнтэй суусан эхнэр нь байна. Одоо ингээд бид хоёр ингээд хамтарч амьдарч байгаа. Тэг намайг тэр гэдгээ гэд өөрийгөө танилцуулан ингээрсэн чи эхэндээ амар салсан ихнэр нь гайхсан ингээд гэд ингээд тэнгүүтлээ ингээд энэ хоёр 30-аас 40 минут ингээд утаар ирсэн гэж байгаа байхгүй. За тэгээд нөхцөл байдал бүр үнэхээр тийм мууд юм уу гэд шууд ингээд өөрөөс нь асуусан. За тэгэл бүр шок. Бүр what заяа. Салсан ихнэр нь хүртэл энэ залуугийн ингээд манипуляц дунд ингээд бас нилээн зовсон байвал яах вэ? За тэгэнгүүтлээ наа залуугийн чинь ярьж байгаа бүх юм худлаа ярьж байгаа нэг ширхэг юмд нь ч битгий итэг. Бүгд худлаа. Гэтгсэн чинь за та ингээд
одоо манай нөхөртөө ингээд Калифорни мужид танилцаад тэнд ингээд ажиллаж амьдраад ингээд хамт одоо ингээд амьдарч исэн байна. Гэрлэлтэй ч гэсэн тэнд салгасан уу гэсэн чинь үгүй. Бид хоёр бүр Жоржиогоос гарч үзээгүй. Би бол ингээд Жоржио мужид л амьдардаг. Наа чин ч гэсэн Жоржиогоос барыг холдож үзээгүй гэж шууд тэгсэн цаа. За тэгээд их нэртэй нь ер нь бол 30-40 минут нилээл их юм ярьсан юм байна. Тэгэл айгүй олон юм асууж барайл. Тэгэл тэр ихнэр бол ингээд наад нэг одоо manipulator, gaslighter наад нэг юмнаас чинь би бүр холдоод ямар ч холбоогүй болгоод бүр хэдэн жилийн нүрийг үзэж байна гэсэн чинь өө тойр чи ингээ хаяада ингээ холбоотой байдгүй мүү? Тантай ингээ уцаар ярьж идэг штеп гэсэн чинь гүү би наадхантай чи уцаар ярих байдаг бүр ингээд бүр амьд гэдгээч битээр ингээ бүр мэдхгүй гэдэг ч аахгүй. Тэгсэн чинь ингээ хаяа ингээ нөгөө би хүүхдүүдтэйгээ дагавар хүүхдүүдтэйгээ айгүй ойр байдаг гэд ингээ экстага ярьж ин ярьж ингээ уцаар тэгддэг гэсэн заяа. Хинтээ яриад идэг гэсэн бүү мэд за тэр нөхөр нь ёо амар худалч. Би бол наатантай чи ямар ч холбоо сүлбээгүй бүх холбоо сүлбээгээ тасалсан гэж байгаа байхгүй. Экс нь за тэгсэн чи ингээ яриан дундуура за ер нь бол ойлголоо гэдгснээ нэрээ танаа охины нөхцөл байдал яаж ийн гэд ингээ асуусан гинэ. Одоо ер нь бол нөгөө манай Риса чи охин нь нас орцсон гэж бодоод байгаа шүү дээ. Тэгсэн чи манай охин сайн байгаа гэд тэгсэн гинэ. Тэгэхээр нь гайхаад гэхдээ экс салсан нөхөр чинь танаа охиныг нас арцсан гэж хэлсэн гэж хэлээгүй заяа. Тэгэл за гэл тэгэл өнгөрсөн. Тэгэж одоо охиныг нас оруулж ярьсан гэдгийг одоо салсан их нэрт нь хэлээд явах té гэж бодсон. Гэхдээ эн чинь бүрстэ амныхаа дураар худлаа ярьдаг гар байна гэдгийг нь ингээд мэдчихэж байгаа хгүй. Тэр охин нь амьд байгаа заяа. Энэ pathological liar буюу одоо бүр нөгөө худлаа ярих эмэгтэй хүмүүс чинь бүр хүмүүсийг нас оруулаад хүртэл бүр амныхаа зоргоор тэгэл зүгээр шууд ингээл манай тэр өнгөрөөд гэл ингээ ярьчт юм ба штэ. Тэгээд баригдан гэдгээс ингээд айдгүй маш мэдгүй. За тэгээд Риса салсан их нэртэй ярихдаа бас ингээл би ингэсэн ингээл хамаг юмаа ингээд тоочч яриаггүй. Ерөнхийдөө бол ингээл одоо минь тус мэдлцэл жоох юмыг ажиглал. Тэгэл ингээ яриад conversation дууссан байна. Гэхдээ ерөнхийдөө бол одоо салсан их нэр чиний нөхцөл байдал нилээн муудсан юм байна да. Ер нь бол начис худ гар да. Нөгөө худ бой гэдэг шиг юм. Худ гараа гэд ингээ хилээд салсан. За тэгээд манай Риса чинь өргөжлүүлээд дахиад ингээд хайж эхэлсэн. За нөгөө эмээ нас орсон гэ эмээгийнхээ оршуулган дээр авчирсан шүү дээ. За obituary буюу одоо нас оролтын гэрчлэгээ гэдэг л. За ер нь бол нас оролт барсан хүний ингээ бүх одоо нөгөө датаг ингээ хайдаг нэг сайт майд гэдэг шүү. За ингээ эмээгийнх нь нэрийг мэдж байгаа юм чи эмээг нь хайж эхэлсэн байна. Аав ээж нь бол ингээд бүр нас орсон шүү дээ. Бүр ингээ хэдэн онд нас орсон. Эмээ нь сая 20 онд ковидор нас орсон гэд. За эмээгийнх нь нэрээр ингээд хайж эхэлсэн чинь эмээ нь яг үннийг хэлгээд нь шүү дээ. Нөхрийнх нь эмээ нь 2008 онд нас орсон байвал яг уу? Ковидор саяхан биш. 40 гарсан хүн одоо яагаад ийм юм дээр худлаа яриад идэж ойлгохгүй байна. Гэхдээ ингээд 2008 онд нас орсон эмээгийн 20 онд ковидор нас орсон гэд хэлсэн. Тэгээд тэнгууд нь за эмээгийнх нь одоо нөгөө нэг холбоо сүлбэтэй хүмүүс гээд ингээ гараад ирж байгаа хгүй. Одоо нөгөө нас орсных нь мэдээлэл төр. За тэгсэн чинь ингээд эмээгийнх нь холбоотой хүмүүс гэсэн чинь за эмээгийнх нь нөхөр нь өвөө нь. Нөхрийнх нь эмээ нь өвөө нь. За тэгэнгүүтлээ одоо нөгөө нэг ачцээ хүүхдүүд нь гэж байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд манай одоо худалч нөхөр болохоро би гэр бүлээсээ тавуулаа. Би дээрээ нэг ахтай доороо нэг эрэгтэй дүүтэй, дээрээ нэг эгчтэй доороо нэг эрэгтэй дүүтэй би айлын дунд гэж хэлсэн байгаа хгүй. За тэгсэн чинь эмээгийнх нь тэр ингээ мэдээлэлээр 3 хүүхэд гарч ирсэн. За тэр нөгөө манай худалч нөхөр тэгээд нэг биш 4 хүн гарч ирсэн заяа. Худалч нөхрийн эхнэр заяа. Латуя гэж шал үр эмэгтэй заяа. Тэгснээ худалч нөхрийн ахынх нь эхнэр. Ингээл болоо. Нөгөө нэг байн гутар ирээд эрхүү очихуу гэдэг нөгөө төрсөн дүү мүү эмэгтэй дүү мүү яс ихч мэгч бас нэг ах мах гэж байхгүй за хинтээ уцаар ирдэг гэсэн юм бүү мэд. Тэгэнгүүтлээ хамгийн амир нь манай худалч нөхөрч эхнэрт экс эхнэрийн шал өөр эмэгтэй үйл яг уу 2 салсан байвал яг. Манай Риса ч одоо шинхэн гэрлээд дөнгөж 5 сар болж байгаа. Тэгээд
нөхрийгөө л өмнө ганц их нэртэй байсан гэж бодсон чинь бүр хоёр их нэрээс салж исэн. Тэгээ Латоя гэдэг одоо бас нэг өөр их нэр гараад ирсэн. Одоо TikTok дээр нь штэ. Латоя гэж хэм бэ гэж бүр ингээл TikTok-оор дүрээ ингээл хайгаа заяа. Латоя гэсэн чинь бичлэгийг гараад ирсэн. За тэгээ Латоягийнх нь бичлэг энд байгаа. The pathological liar. He gave up all types of promises. But to the cars and house. За энэ худалч нөхөрийг бас ингээ муулаа гараад ирж байгаа байхгүй бүр ингээд худлаа ярих юм гэхтээ янз бүрийн амлалт өгчээсэн надад ч гэсэн яг энэ юм тохиолж исэн ингээл бүх юмаа яриа гараад ирсэн. Би энэ залуугаас авсан травмагаа эдгээх гэж би бүр баг хэдэн жил өөртөөгөө ноцолцсон. Ийм амар травматик одоо ийм одоо бүр ингээд те хүнийг манипуляцдаг ийм хүнтэй хүний хажууд амьдэрсэн травмагаа би эдгэх гэж би бүр одоо хэдэн жилийг зарцуулсан. Би одоо л эдгсэн байна мэн гэд бүр амар заяа. За тэгсэн чинь нөгөө нэг дагвар нэг хүү охин хоёр байгаа гэсэн штэ. Тэрнийхэн хүүн гарч ирээд бас бахан бичлэгээд тэгээд энэ худалч нөхөр ерөөхдөө бол ингээд TikTok-оор хайсаар агаад дэлхийд даяар хайсараа олдсон л доо. Тэгээд энэ худалч нөхрийн царай цацагдсан. Худалч нөхөр маань өөрөө бас лайв хийгээд бичлэгийг гараад ирсэн байгаа. За тэгээ би царайнуудын ингээд энэ доор ингээд зургаар тавьчих. За тэгэл TikTok-оор хайвал шууд гараад ирнэ дөө. Би одоо part 31 хүртэл сонсцсон. Тэгээд цаашаага ярих юмнууд зөндөөгөө би тэрийг сонсч амжаагүй байгаа. Тэгээд маргааш ярий. Салах хүртэл бас ингээд дахиад зөндөө part байгаа байхгүй юу? Одоо 24 part байгаа. Йоо. Юу алт юм бол тоо сонирхолтой л юм. Яг одоог болтол миний ингээд ойлгосон юм бол энэ ингээд худалч нөхрийнх нь ингээд ер нь TikTok reel милийг үзэхээр нь штэ. Амар бас өөртөө ихтгэлтэй гараа нөө зүгээр сайхан нөгөө үлээдэг гараа нөө. If you don't know something about somebody you dating, ask. Stop trying to Google them or trying to find out stuff. And if they tell you right now, you know, it ain't necessarily none of your business, maybe you should just leave it alone. За өнөөдөр ингээд дуусгая да.